Төв аймгийн прокурорын газраас 2021 онд 58, 2022 онд 66, 2023 онд 58 хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавьсан бол энэ оны 5 дугаар сарын байдлаар 29 хэрэгт хяналт тавьж 98 хэргийг яллах дүгнэлтүүлэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Шүүхээр шийдвэрлүүлсэн нийт хэргийн 87% нь зөвшөөрлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлсэн, худалдан борлуулсан, мөн тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтамлын эрэл хайгуул, олборлолт явуулсан зэрэг гэмт хэрэгүүд эзэлж байна. Тодруулбал хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 89, хууль бусаар мод бэлтгэх 70, хууль бусаар ан агнах 17, байгалийн ургамал хууль бусаар бэлтгэх 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, байгаль орчинд хохирол учруулсан 365.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөсөн. Дээрх хэрэгүүдэд нийт 130 хүн холбогдсоноос 50 гаруй хувь нь 26-аас 45 насны эргэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. За Суркарын газраас хүрээлэн байршны эсрэг гэмт хэргийг судалгааг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан. За судалгаанд бол нийт 182 хэргийг хамруулсан байгаа. За энэ 182 хэрэг дундаас хууль бусаар ашигт малтмал олборлох хайх гэмт хэрэг нь 89 үлдэгдсэн байгаа. Энэ дундаас Төв аймгийн Заамар суманд 59 гэмт хэрэг үлдэгдсэн юм тоос зүйлт гарсан байгаа. За мөн эргүүлэн цахаа ингээ 24 6 дугаар зүйл заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг бол 70 үлдэгдсэн байгаа. За энэ дундаас Төв аймгийн Эрдэнэ суманд бол 17 гэмт хэрэг гарсан юм. Та үзүүлэлтүүд бусад сумдаас харьцангуй их үлдэгдсэн гэдэг та үзүүлэлт байгаа. 2024 оны 5 сарын байдлаар Тус аймгийн прокурорын газрын хяналтад хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 15, хууль бусаар мод бэлтгэх 12, хууль бусаар ан агнах 1, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах 1 хэрэг шалгагдаж байна. Төв аймгийн прокурорын газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ихээр үлдэгдсэн Заамар, Эрдэнэ, Мөнгөн морьт сумдын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай прокурорын мэдээлэл хүргүүлсэн байна. Төв аймгийн прокурорын газраас аймгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт мөрдөн шалах ажиллагаа явуулдаг мөрдөгч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж хууль хэрэглээний зөрүүтэй ойлголт цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг хүмүүсийн бол одоо 90% нь бол ер нь байгаль орчны чиглэлийн экологийн боловсролтой хүмүүс байдаг. Хууль хэрэглээний дор бол бас хүндрэлүүд гардаг. Ийм учраас бол бид нар одоо прокурорын байгууллагаас зөвлөгөө авах, зөвлөмж авах, харилцан саналаа хэлцэх зэрэгээр бол хамтарч ажилладаг. Мөн үеэр тус прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн гарал шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгсөн юм а.